Сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Багалуусралын математик хичээлэг географи ангиар төрсөн үр дүн, сэдвийн хүрээнд багангийн сурагчдын нас сэтгүүн онцлог, географи ном болон холбоос багшид өгөх заавар зөвлөмжийн тухай танилцуулна. Технологийн эрчимтэй хөгжлийг дагаад амьдралын хэм маяг дижитал хэлбэр шилжсээр байгаа өнөөгийн нөхцөл байдалд альфагийн шинэ үеийнхэн уншиж бичиж сурахаас өмнө ухаалаг төхөөрөмж, цахим халдварыг хэрэглээ сурч байна. Энэ үеийнхэн бие даан суралцах сонирхтой зүйлээ туршлага, эрэл хайгуулын үр дүн дээр мэдэж авах хүсэл сонирхолтой байдаг бөгөөд ухаалаг төхөөрөмжүүд гар утас цахим халдварууд нь энэ үеийнхний орчин нөхцөлийг бүрдүүлж байна. Суралцах хэм маяг нь зэт үеийнхэн технологи суралцсан олон талд бол альфа үеийнхэн виртуал цахим сургалтуудад суурилсан байна. Иймээс багш нар олон тооны програмч технологиг ашиглан янз бүрийн хэрэглэдэгэн боловсруулан сургалтаа хэрэгжилж байна. Гэвч тэрхүү хүрээлтүүд нь динамикаар хөдлөх, хөвсөн өөрчлөлтөг, ухтгууны шид чанарыг бүрэн харуулах, өөрчлөлт шинжлэх боломжтой юу гэсэн асуулт нийт тэргуулах очирж байгаа. Энэхүү хариулт өгөх нэгэн програм хангамж нь географи анги юм. Иймээс 3, 4, 5 дугаар ангийн геометри хэмжигдэл сэдвийн агуулгаар географи ангиар туршин сургалтын орчин багшийн багшлага сурагчийн сурталчилгад хэрхэн өөрчлөлтөө гарч байгаа судлах болно. Багаалуусралын математикийн танхимын хичээлд географи ангийг яаж ашиглахыг тодорхойлж дүрслэх зорилгын хүрээнд географи програм дээр ашиглаж сурах, ээлж хичээлийн хэрэглэдэгэн боловсруулах, физик үйл ажиллагаа, цахим үйл ажиллагаанд хувиргах, ангийн тоом үйл явц, багшийн үйл ажиллагаа, сурагчийн үйл ажиллагаа, сурагчийн даалгавар гүйцэтгэл, оролцоон дүн шинжилгээний үр дүн тодорхойлох, ээлж хичээлийн зохион байгуулах, хичээлийн үр дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, географи номыг засан сайжруулах зорилтыг тавьсан. Багаалуусралын математикийн техникийн сургалтанд географи ангийг яаж ашиглах вэ? Ээлж хичээлийн төлөвлөлтөө хэрхэн боловсруулах, багшийн үйл ажиллагаа, сурагчийн үйл ажиллагаа, сургалтын орчин ямар байх вэ гэсэн асуултуудыг тавьсан. 2016 дунд ангийн хүрээнд докторгон бие түүний хэрэглэлтүүнийг бэлтгэх, 2019 онд математикийн хичээлийн хэрэглэлтүүнээр географи сонгох, 2023 онд оюутны хүрээнд математикийн танхимын хичээлд интерактив програмыг ашиглах нь байдлаар Монгол улс судлагдсан бол дэлхийд дахин 3D битийн дэлгээс географи ашиглан заах гэсэн байдлаар судлагдсан байна. Тийм учраас бага ангид энэхүү програмыг ашиглах хичээлийг зохион байгуулах болсон. 2010 оноос хойш төрсэн сурагчдыг альфа үеийнхэн гэх бөгөөд эднийг дижитал уус хүмүүс гэж нэрлэдэг. Яг гэвэл төрсэн цагаас эхлээд технологийн хэрэгсэлтэй ойр өсч байгаа хүмүүс юм аа. Альфа үеийнхний онцлог нь дижитал хэрэглээс үйлдэлсэн хурдан мэдээллийг хүлээн авах гэсэн зорилготой интерактив оролцоо эрхэмлдэг, олон зүйлийг зэрэг хийх чадвартай, хөгжилсөн сургалтыг илүүд үзэг, тоглоом хэлбэртэй сургалтанд сонирхолтой, онцлог шинжүүдтэй. Суралцах арга барилыг дэмжих арга замууд нь технологиг оновчтой ашиглах, визуал материалуудыг өргөнөөр ашиглах, интерактив үйл ажиллагаа зохион байгуулах, богино товч мэдээллийг өгөх, тоглоомжлсон сургалтын элементүүдийг нэвтрүүлэх, шүүмжлэлтэй сэтгэлийг хөгжүүлэх, анхаарах, практик туршилтын сургалтад анхаарах арга замууд байдаг. Ийм учраас географи ангийн сонгон энэ хөгжлийг зохион байгуулсан. Географи анги нь биднэрт арга зүйлүүдийг санал болгодог. Үүнд нийгэмлэг нөөц буюу материалын нөөц, ангийн хамтын ажиллагаа буюу багш анги үсгэн тухайн хичээлүүдийг өөрийн хичээлийг зохион байгуулах боломжтой. Сурагчид тухайн ангийн код болон линкийг ашиглан математик тооцоолбор програмуудыг ашиглан ухаалаг утас програм буюу таблетыг ашиглан хичээлдэг оролцох боломжтой. Географи багш сурагчдад математик интерактив болгох, үнэгүй тооцооллыг математик судлах, алхам алхамаар туршилтын үр дүн дээр ухтгууны мэдлэгийг бүтээх боломжуудыг олгодог. Географи анги багш нарт сурагчдыг зориулсан интерактив сонирхолтой даалгавар өгөх, сурагчдын явцыг шууд харах, даалгаврыг эхлүүлээг харах, сурагчдын зориулсан асуулт оруулах, хариултыг даруй шууд харж анализ хийх, үр дүнгийн болон явцын үнэлгээ шууд хийх, хамтрах багшаа буюу багш нарыг нэмж багаар ажиллах боломжуудыг олгодог. Географи ангид багш чиглүүлэх үүргийг гүйцэтгэх, ухаалаг утас, таблет, дэлгэцийг ашиглан хичээлийг зохион байгуулах боломжтой бол сурагчид ухаалаг утас, таблетыг ашиглан хичээлд оролцох боломжийг олгодог. За энэхүү байдлаар ер нь дараах буюу туршилт хичээлийг зохион байгуулсан. За туршилт хичээл бүрийн географи ном буюу динамик иж бүрэн цогц юм хэрэглэдэггүйтэй номыг боловсруулж анги үсгэн багангийн багшаар хичээлийг зохион байгуулж дараах мэдээллүүдийг судалсан. Үүнд нэгт нь интерактив дэлгэцийн бичлэг, хоёрт нь багш
Сургуулийн үйл ажиллагааны мэдээлэлд цуглуулж ажиллах, турших, туршилтын хүрээнд дараах үр дүнгуудыг боловсруулсан. За мөн ээлжид хичээл бүрийн 3-5 дугаар ангийн иж бүрэн динамик номыг боловсруулж хичээлийг зохион байгуулсан. Жишээлбэл дугаар ангийн эргэлтийн бие хичээлийн гигабар анги минь та бүхэнд харагдаж байна. Үүнд болохоор 53 сурвалжлагч оролцсон. За тэгээд сурвалжлагч бүрийн тоо мэдээлэл нь дараах байдлаар харагдаж байна. Жишээлбэл за эхний сурагчийг авч сонгож үзье. За энэхүү сурагч маань нийт дараа нь 4 үйл ажиллагааны төвшөнд дараах даалгавруудыг хийсэн байна. За жишээлбэл энэ хэрэглэлтүүнийг авч үзье. Даалгавар 2. За хөрвүүлтийг дүрсэлсэн товчийг дарна уу? За энэ хөрвүүлт нь ямар дүрс вэ гэсэн асуултанд дэмжиглэх буюу сонгох байдлаар хариулах нь байна. За энэ сурагч маань зөв хариултын тоо 36. За энэхүү хэрэглэлтгүүнд маань хариулаад за тэгээд буруу байх юм бол та дахин оролдоно уу? За зөв байх юм бол ингээд зөв хариултын оноо нэмэгдээд дахин шин дүрс гарч ирэх ийм байдлаар явагдав. За энэхүү сурагч маань 30 энэ зөвхөн энэ хэрэглэлтэн дээр 36 зөв хариултыг илгээсэн байна. За тэгээд сурагч маань энд байгаа бүх зурах, сонгох, ажиглах бүх зүйлүүдийг нэр нь харах ийм багш нарт харж мэдээлэл зөвлөрч байдгаар илүү давуу талтай байдаг. За дараах байдлаар мөн харуулъя. Даалгавар бүрийн одоо ингээд сонгох хариулт. За тэгээд ийм байдлаар харагдана. За тэгээд дэлгэрэнгүүдээ хараад сурагч бүрийн хин хаана юу хийж ямар үйл явцтай явж байна гэдгийг одоо дэлгэрэнгүү хараад ингээд дүн шинжилгээ хийж ярилцах юм боломжийг олгодог. За мөн сонгох хариултын зөв хариултыг одоо шууд сонгоод сурагчтай одоо энэ зөв энэ буруу гэдэг мэдээллийг өгөх. За тэгээ харилцан ярилцах үр дүн ер нь үнэлгээ хийх боломжтой бол өөр нууж дараа нь харах ийм байдлуудыг олгодог. За тэгээд мөн сурагчтай ярилцж байгаа бол за хэн зөв хэн буруу гэснийг нэг бүрчлэн ингээ харуулах боломжууд байдаг. За энэхүү туршлага хичээлийн хүрээнд сурагч минь дараах үйл ажиллагааг ерөнхийдөө технологиор хийсэн. За энэ болохоор сонгох буюу нөхөн бичих, бүтээж, оноо цуглуулах, за тэгээд хэрэгсэл ашиглах, зурах, будах, зөөх, чирэх ийм дараах ийм даалгавруудыг гүйцэтгсэн байдал нь харагдаж байна. Хичээл бүрийн. За энэхүү туршилт хичээлийн үр дүн дараах мэдээллүүд цуглаж үр дүнгийн шинжилгээсэн. За жишээлбэл сэргийн санахын 1 хэрэглэлтгүүн, үндсэн үйл ажиллагааны 3 хэрэглэлтгүүн, бүтээлч ажиллагааны 8 хэрэглэлтгүүнд үнэлтийн 5 хэрэглэлтгүүн буюу ингээд хичээл бүрийн 4 үе шатын хэрэглэлтгүүнүүдийн мэдээлэл харагдаж байна. За тэгээ гигабар ангид орсон сурагчдын мэдээллүүдээс үр дүнгийн буюу гүйцэтгэлийн дундаж хүртээмжийн хувийг тооцоолон дараах байдлаар гаргаж график байдлаар үзүүлсэн байна. Энэхүү үр дүнгээс харахад ер нь бол өмнөх буюу анхны хичээлээс дараагийн хичээлүүд маань агсан үзүүлэлттэй харагдаж байна. За мөн Google Form ашиглан хичээл заасан багангийн багш нараас дараах байдлын асуулгыг авсан. За үүн болохоор интерактив ашигласан таны ямар чадварууд хөгжсөн бэ гэдэг асуултанд ухаалаг тэлгэстэй ажиллах, динамик хэрэглэлтүүнтэй ажиллах, интерактив ангитай ажиллах, сурагчтай чиглүүлэх, интернет тооны төхөөрөмжтэй ажиллах, сурагчдын үнэлгээг хийх гэсэн даалгаврууд маш сайн хөгжсөн. Харин сурагчдын хувьд бүтээлч, хамтран ажиллах, ярих, төхөөрөмжтэй ажиллах, төсөөлөх, зохион бүтээх даалгаврууд маш сайн гэдэг хариултуудыг өгсөн бөгөөд дараах буудлаар одоо нээлттэй асуултууд одоо хариулсан байна. Үүний үр дүнд багангийн 3 багш нийт 132 сурагч туршилт хичээлд маань хамрагдсан. За 4-6 ижил хичээл зохион байгуулсан ба за диграм болон өгсөн үзүүлэлтүүдээс харахад нэг гүйцэтгэлийн хувь маань 14-өөс 15 хувиар өсөж хичээлийн дараагийн хичээлүүдийн хугацаа буюу бидний технологийн чадвар хөгжсөнтэй холбоотой хичээл дээрх даалгавар гүйцэтгэлийн хугацаа маань богсож яваад харагдаж байсан. За иймээс гигабар ангийг яаж ашиглах вэ гэсэн асуултанда хариулт өгье. Ухаалаг үйлдвэрлэлийн системтэй бүх төхөөрөмж дээрээ шууд нэвтрэн ороод энэхүү одоо анги дээр ажиллах бүрэн боломжтой. За багшийн үйл ажиллагаа нь энэхүү анги дээр ямар байсан бэ гэхээр цагийг хэмсэн, журнал хөтлөх, за тэгээ үндсэн буюу үнэлт дүгнэх, явцын болон үр дүнгийн үнэлгээ шууд хийх, сурагчдыг хянах, идэвхжүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, туршлага хуримтлуулах үйл ажиллагаануудыг хийж байсан бол сурагчийн хувьд ажиглах, турших, бүтээх, логик сэтгэж мэдлээ одоо туршилтын үр дүн дээр бий болгох, бие даан суралцах, давтан давтан ажиллаж асуудал шийдвэрлэх ийм үйл ажиллагаанууд хийдэж байсан. Мөн сургалтын орчин чөлөөтэй, нээлттэй, хүүхэд хүртээмжтэй, технологи зурсан, уян хатан ийм сонирхолтой хичээлүүд болж өрнөсөн. Үүний үр дүнд EBS-ийн
А сургуулийн бага ангийн 3 багштай баг болж за тэгээд хичээл заах багш, гэрэлтүүн боловсруулах за тэгээд зөвлөх багш нар тус тусын үрийг гүйцэтгэн одоо шууд сургалтын буюу технологи сурсан сургалтыг үр дүнтэй хэрэгжүүлсэн. За тухайн сургалтын хүрээнд сургалтын хувьд географи ангитай танилцаж, нэвтрэн орох, боддоор харах, туршиж үзэх, хэрэгсэлтэй ажиллах, хуургах, багшийн өгсөн даалгавар богино хугацаанд гүйцэтгэх. За тэгээ программын хувьд болохоор цэг буюу гулсагч, чирэх, текстээ бичих, зөв хариултыг сонгох, бит бүтээх, дүрсийг, шин чанарыг нь харилцан байршлыг нь туршиж, ялган ангилах, олон талаас нь харьцуулан дүгнэлт гаргах, ажиглах, за математикаар тайлбарлах, асуудал боловсруулах, шийдвэрлэх, үйл ажиллагаануудыг дамжуулан ухтгууны мэдлэгийг эзэмшиж байсан. Харин багшлууд болохоор хичээл заах хичээлээ төлөвлөх, географи ангитай танилцаж, аккаунтаа үүсгэн динамик хэрэглэтгүүнүүд туршин ажиллах чадварыг эзэмших, сурагчдад заавар чөлөө өгөх, технологийн мэдлэгийг хөгжүүлэх гэсэн олон үр дүнгууд гарсан ба мөн харьцуулан үнэлэх, за тэгээ яалгах, таамаглал дэвшүүлэх, явцын болон үр дүнгийн үнэлгээг шууд хийх, төлөвлөгөө боловсруулах, хэрэглэтгүүнийг бүтээх үйл ажиллагаануудыг одоо хийсэн. За тэгээ дээрх өгөгдлүүдээс ирэн дараах зүйлүүдийг хийх боломжтой. Үүнд болохоор динамик номыг шууд ашиглах. За тэгээд нэг номоор нэг дор хэдэн ч багш нар анги үүсгээд хэдэн ч хичээл зэрэг явуулах юм боломжоор бас давуу талтай. За тэгээ багш нар энэхүү одоо арга зүйг туршиж номоо татаж аваад хичээлээ явуулъя гэх юм бол одоо дараах зүйлээр одоо явуулж болно. Жишээлбэл линк болон холбоосоор дээрээ дараад за тэгээ ингээд ороход багш нар аккаунт таавал ингээ аккаунт гэсэн юм байна. Өөрийнх нь аккаунт нь гараад ирнэ. За тэгэхээр ном маань энэ дараах байдлаар ингээ харагдана. За тэгэхээр энэ дээр географи анги гэдэг дээр дараад шууд анги маань үсээд хичээлийг явуулна. Анги үсэхдээ нэг зүйлийг анхаарна. За сурагчдад зөв хариултыг харуулах гэсэн товчийг чеклэж аваад за тэгээ үүсгэх гэсэн товчийг дарснаар анги үүсэж хичээлийг явуулах иж бүрэн боломжтой. За тэгээд ангийн энэ код болон линкийг сурагч нарт өгөөд сурагчдыг үрээд хичээлд оруулах бүлэн боломжтой. За хичээл дуусны дараа төр зогсоох гэсэн товчийг дараад хичээлийг зогсоосноор хичээл нь дуусдаг байгаа. За тэгээд географи ангийг туршин хичээллийг заахдаа нэн тэргуунд өөрийнхөө төлөвлөгөө боловсруулж хугацаагаа төлөвлөх нь нэн тэргуунд чухал байгаа. За тэгээд мөн одоо энэхүү програмыг цаашид байнга ашиглая гэх юм бол сурагч бүр дээр нь аккаунт үүсгээд хичээлийг зохион байгуулах юм бол сурагч бүлийн нэгдсэн үйлдэл нь тухайн хүүхдийн аккаунт дээр хадгалагдаа цаашид эцэг эх болон сурагчдад одоо мэдлэгээ баттгах, дахин турших энэ боломжуудыг өгдөгөөрөө илүү давуу талтай. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.